Сайн байцгаана уу? 5 дугаар сургуулийн 4 дугаар агийн аз жаргал байна. Бид нэр будагнаас ялгарах хүнс дэдэмхий органик нэгжлийн судалгаа хийж байгаа. Танилцуулах хураангуй дээр шинэ хичээлийн жил эхлэх бүр сургууль болон анги танхимдаа засвар хийдэг. Манай сургуулийн хувьд мөн адил 9 сарын 1-нд хичээл орох үеэр сургуулийн дотор давхрах хоорондын шатыг бодсон байдаг бөгөөд энэ нь биднэрт 2-3 хоногт үнэрчдэг. Шатны ойр удаан хугацаанд байх үед заримдаа дотор ээгүүрхдэг. Бөгөөд бид агаарын чанарын боловсрол олгох хичээл дээрээ будагнаас дэдэмхий органик нэгдлүүд ялгардаг гэж үзсэн учраас энэхүү туршилтаас үнэртэй болон үнэргүй будагаас ялгарах дэдэмхий органик нэгдлийг хэмжиж үзэхээр шийдсэн. Бид туршилтын өмнө эко буюу үнэргүй будгийг илүү бага бохирдуулагч ялгаруулна гэж таамаглаж байсан. Дэдэмхий органик нэгдлүүд нь будаг, тамхи, савтай, шатхуун зэргээс ялгарах бензол нь хүнд хавдар үүсгэх хүчин зүйлд ордог гэж мэдэж авсан. Миний иймд энэхүү туршилт нь сургуулийн сурагч болон эцэг эх багш нарт сонирхолтой байх гэж бодож байна. Үүнд ашигласан материалууд 2 поз төхөөрөмж, үнэртэй будаг буюу цагаан өнгөтэй будаг, үнэргүй бөгөөд эко улаан өнгөтэй будаг, бас 2 ширхэг А4-ийн хэмжээтэй хавтан дээр олгуурлаад тэмдэглэл хөтлөх цаас гар утас зураг авах төхөөрөмж буюу цаг харах төхөөрөмжөөр сонгосон байгаа. Туршилтын дараалалд поз төхөөрөмжөө 2 ангид байршуулсан 30 минут талаасан. 2 ангидаа өрөөнийг 2 гэж авч үзээд үнэргүй будгийг 1-р өрөөндөө задлан 5 минутын турш хавтан будсан. Өрөө 2-т болохоор үнэртэй будгийг задлаад 5 минутын турш хавтангаа будсаага. Судалгааны үр дүнд үнэргүй будгийг бодох үед хүнд дэдэмхий органик нэгдэл нь 30 ppm-д хүрсэн бөгөөд айжмаар буун 30 минутын дараа 20 ppm болсон. Үнэртэй будгийг бодох үед хүнд дэдэмхий органик нэгдэл нь 10 ppm хүрсэн бөгөөд айжмаар өсч 30 минутын дараа 16 ppm болсон. Энэ дээр дүгнэлт хэлэлцүүлгийг хийхэд туршилтын үр дүнг харахад бид таамаглаа няцаагдсан. Учир нь үнэргүй будгаар бодох үед дэдэмхий органик нэгдэл нь үнэртэй будгаас илүү их ялгарч байсан. Гэхдээ хатах процессыг ажиллахад үнэргүй будгаас ялгарах дэдэмхий органик нэгдэл буурч байсан бол үнэртэй дэдэмхий органик нэгдлийн хэмжээ эсрэгээр нэмэгдэж байсан. Энэ нь үнэргүй будаг илүү урдаа хатсан бол үнэртэй будаг хатах явцдаа агаарт улам ууршиж байсантай холбоотой гэж дүгнэж байгаа. Энэхүү туршилтыг цааш үргэлжлүүл урт цагаар хийж үнэргүй будгийн хувьд хэр хугацаад дараа бохирдуулагч буурахыг харин үнэртэй будаг цааш хэд их хурц бохирдуулахын хэмжээ ихсэх байсныг харсан бол илүү сонирхолтой болох байсан гэж дүгнэж байна. Тэгээд биднээс талархал илэрхэд хөтөлбөрийн хамт олон туршилт хийхэд тусалсан бүх хүмүүстэй талархлаа илэрхийлье. 5 дугаар сургуулийн 4 дугаар аз жаргал байлаа.